I'm from Vietnam. За энэ бол миний анхны өвчлөг. Тэр миний анхны өвчлөг Вьетнамаар аялсан тухай байна. Нэмж хэлэхэд бол би аялагч биш. Тийм болохоор дахиж имжлэг хийхгүй хаа гэж бод. Би өмнө ерөөсөө аялж үзэж байгаагүй. Тэгээ анх удаа аялж байгаа анхны өвчлөгнөөс ахаа үзээрэй. Enjoy the video. За энэ өвчлөг бол мэдээж миний өглөөний босолтоос минь эхэлнэ. За хай манайхаа тавцэрсэн байж гин. Одоо хэвэл энэ бол little makeup. A few minutes later. Яа, за. Bye guys. Яг хоцрох гээд. Би guys 7:40-оос нислэгтэйсэн. Тэгээд нисэх рүү явж явах замдаа цаа чин дуу сонсоод тэгээ нисэхтэрээ газ очичоод чек идэр хийлгээд тэгээ газ онгоц руугаа суугаад тэгсэн чин спикерээр нэг анаа ингэж болохгүй тэгэж болохгүй ингэн тэгнэ гэх нэг зөвлөмж өгөөдсөн. Тэгэл би окей гэж байжсэн чин манай онгоц ашиг өөрөө дэлгэцтэй байж таараад тэрэнд нь юм чихвч өгсөн. Тэгэл би онгоц юм гоё гэрэлтэй харагдал үү гэж бичээл байжсэн. Гин дуудлагүй хоол ирээл. Тэгэл хол идчихэл төд хөдөлгөө солонгос төр буугаад хичээл жинхэнэ Вьетнам руу явдаг онгоцонд нь суусан чинь тонхон талтаа бүр сууж таараа. Тэгэл вау гэл мэглэл бичлэг хийгээл байж байгаа юм л. Тэгсэн чинь guys тонхон талтаа сууснаас ч болсон уу надаас ч болсон уу мэдгүй заяа. Гинт чих бүр амар хатгаж өвдөө. Тэгээд бүр юм ингээд амар жоохон сонсч мөн чихэн дотор ус орсон юм шиг байж байгаа. Тэг ямар ч тааш Вьетнамда буусан. Finally guys би ирлээ. Ингээд ирээд гоё юм. Гэтэ сая онгоцонд чих бүр ингээд амар хатгаж өвдөө. Онгоцноос одоо буусан ч гэсэн ингээд чих рүү ингээд сэлж мэлж байгаад ингээд ус оруулчихсан шүү дээ. Тэнгүүд ингээд бүх гэд нэг юм тийм болчихсон шүү дээ. Тийм болсон байна. Яг хизээ миний чих яг зүгээр болохыг бол мэдэхгүй байна. Энэ нь яг тэгээд нөгөө нэг онгоцны өвчин ч юм уу Гээл нөгөө дуудсан такси маань ирээл тэгэл яг бидний байрлах вилар руугаа ингээ явсан байгаа. Нэг 40 минут юм уу? Тэг вилад очихсоор адил 2 цаг болоод тэгэл угаасаа 3 минут нь штий. Tomorrow. За guys, энэ бол ингээ тагтна байгаа байхгүй юу? Доод давхартай тэгээд энэ нь бол дээд давхар. За манайха энэ бол миний буудал байна. За энэ бол ингээ жоо замбраагүй. Ийшээ болохоор энэ тагттай. Энд би байна. Тэгээд ийшээгээ явангуут тэнцэн нэг мейкап юмтай энэ ч шүшүүртэй энэ ч бантай тэнцэн нэг нөлөө энэ ч тэгээд ийм угаалтартай тэнд бол ингээд нэг давхарт гарангуут пүүл доороо за ингээд юм доош шат байна. За энд бол манай эмээ өвөө байрлаж байгаа. Гээл хөрхөө ярьжсэн аа би бүр бичлэг хийжсэн ааш мартаа. Тэгээ ер нь бичлэг авахгүй. Угаасаа тэ анх тийм бичлэг шүү дээ. Тэгж жагаад гинт бүүн рүү пүүлэр хорсон баггүй юу? Хашаа явж байгаа ямар юу байгаа гэдэггүй байна. Вьетнамд заяа. Shuttle bus гэдэг одоо энэ миний суугаад яваад байгаа юм. Одоо энэ нууц энэ бүр амар хөрхөн заяа. Одоо нөгөө хотелтойгоо ойрхон gym, breakfast идэрлүүгээ амар хөрхөн хүргээд өгчдөг. Тэнгүүд одоо нэг сони юм болохоор хаалга тэгээ зоохгүй. Тэнгүүд одоо ингэ салхилнаа та. Тэнгүүд guys малгай дээр хийсгээд юм лээ за. Тийм болохоор гол нь guys гараа малгаан дээрээ тавьж явах хэрэгтэй шүү. Тэгээ бид нэр өглөө болгон breakfast идэх юм бол тийшээ ингэ shuttle bus-аар ирдэг. Тэгээ энэ газар нь юм гадаана пүүлтэй байхгүй юу? Энэ пүүл байгаа байхгүй юу? Амар халуун байна. Та нарын модын хартаа нэг тийм энэ дэр коконат гэдэг юм лээ. Нөгөө ногоон өнгөтэй коконат. Тэр ш. Ийм юм байт юм штэ. Оргийг нь харлаа. Яг модноос ингээ уурсан. Яа, бүр ямар тань хартаа. За guys би хэлгээд байна. Тэгж яг орохоор л тэгээд байна. За орлоо шүү guys. 2 hours later. Ингээд усан сэлэхээр амар ингээд хүч шаардтай ш. Та нэг мэднэстэй ингээд сэлгээд ингээд усанхтай. Тэгээд тэгчгээр ингээд амар өлсдөг. Угаасаа өдөржингөө угаасаа энэ халуун газар сэлнэ. Тийм болохоор баг ингээд нүрээ будах юм ш. Нөхцөл авахгүй тэгэл явчих. Хөрхөн нүдэрээ харж ингэдэг. Тэгэл би бас өдөрсөн.
пүүлнээс гарч ирлээ гэд ямар таарах юм гэсэн юм ойлгож таахгүй. Бараг ингээд талчуургүй ингээд над шиг явцсан ч болно. Ганаад нь өөрөө унаад ирлээ матнаас. Энэ коконо таа муу юм уу? Мэдгүй ямар ч энэ уунсан гэж. Энэ мөн бэ? Дугарчин. Та аваа явъя орё. Энд би борлохгүй гэж чинь. Нийт зөв бүр амар ялж ин харин нэргүй. 7 өдрийн дараа яахаа бол мэдгүй. Зүгээр ах тий. Гээл дөрмийн дагуу пад харуулна. Хөө ингэдэг гэж аахгүй. Ийм одоо аймад юм ингээд харнаад автоматар ингээд байгалийн амтан болохоор ингээд хайвширлыг мэдэрдэг гэж аахгүй. Тэгэд бол энд бол амар тайван байх юм шиг байна. No stress. Ааш нэг юм харуулъя. За энэ 70 байсан байна. Сая л анзаарлаа. Манай энэ хоолны газартай ойрох юм байна. Бид нар нөгөө сэлбэр байгаа амар өлсөө тэгээ хоол идэх гэж ирсэн чинь 70 байсан байна. Йоо, нэрээ 70 юм уу? Тэр голд нь байгаа юу юм бол тэр нэг бөмбөлөг шиг юм. Тэрнээс цаашаа гарч ирэхгүй. Тийм үү? Нөгөө 70-ны юу таахгүй юу? Жоо хайцтахгүй юу? Энгөө газ. Ингээл амар том 70, дээрэс нь ингээд дотроос нь амар том амтан гараад ирэх юм шигсэн. Яг зөвлөл. Энд бол хоол идэн. Тэгэнгөө тийш харангууд 70. Энэ далай гэж. 70 харангаа хоол иддэг юм байна. Тэр хоолноос ирсэн чи манай хоёрт буцаад бисэнд орно гэж. Тэгэхээр би ганцаараа орохгүй ингээд бас орон дээрээ босхгүй. Тэгээ орой жишээ нь дэлгүүр орсон мэдээ. За дэлгүүр. Халбаар тогшоор. Дэлгүүр гэсэл зарим юм аа гэдэг. Тавраал. Нар жаргах үе. Яг ингээл өдөр жоох удаан санагдаж байгаа ч гэсэн нэг мэтгэд л дууссан байх та тий. Тэгэл нэг мэдсэн гэртээ ирсэн. A few minutes later. Унаа. Цаач ямар. Тий хазаач. Тачи. Ичгэн. Шүтэн. Өнөөдөр би бүр 2 удаа усанд орсон. Амар талхсан. Пүүлд ороод усанд ороод. Өнөөдөр guys би өглөө одоо ингээл сэрэл нэг өглөөний breakfast идэр идчихэж шүү дээ. Тэр хэсэг мэсгээ бичиж чадаагүй. Ер нь бол бүтлгүүрсэн. Тэгээ маргааснаас яг ингээд юмнуудаа яг ингээд бичээд маргааш тэгээ парк ор. Юу ярис хорцсон аа. Good night guys. Day 2. За манайхаа би сая 7 зэрсэн. Би зүгээр хувцас салсан байгаа шүү. I'm so happy. Яа, ийм халуун билүү. Тэгээ цагаачаа бүр 70 ороод. Би ийм байсан юм. Таашд би хэрхэн борсноо. Ялгаагаа харуулах уу? Яг үнэндээ бол guys ийм штэ. Тэгээ бүр давраа сайхан Vivon дорсорсон байдий. Тэгээ та нарын дуугийн сонсож байгаа юмстэй бүр яг унтаарэ гэж юм шиг. Тэгээл ер нь бол унтж байгаа л сарсаж байгаа. Vivon дорсон. Йоо, дизайн сайн юм аа. За орохын тулд мэдээж плит хэрэгтэй байна. Тэгэхдээ тийш явж явах юм байна. Тэгээ тийшээ буцаж явж байна. Хүүхэд хэдийн. Амар тэнэг юмсан байсан. Одоо хүүхэд том хүнгээд одоо ингээд тэг тахын тулд ингээд ангилж байгаа байхгүй юу? Хүүхэд нь илүү хямдхан, том хүн илүү одоо үдээ байдаг шүү дээ. Тэгсэн чинь ингээд том хүн тэгээд хүүхэд хоёроо өндрөөр нь яд юм байна. Би ч нөгөө нэг өндөр юм болохоор тэгээ 150-аас дээшээ тэгээд адоох руугаа авчихсан. Том өндрүүгээ. Намхан байсан бол тэгээ болно шүү дээ. Уулын би хүүхэдтэй орхол байсан. Гэтэ өндрөөр мэддэг нь ямар сонир. Тэгээд одоо хүн байвал яах юм? Хөгшин мөртлөө намхан байвал яах юм? Тэгээ үнэндээ гайс сударсан л та. За одоо ямар ч тач эхлээд хоол идцгээе. Би ингээд 7 хоног аялна гэхээр амар богинохон хугацаа юм үзэж чадахгүй гэж боддогсон. Гэвч үнэндээ 7 хоног амар их юм байна. Тэ хоол идрэгчээд нэг хитэн плаж үзээд ээжтэй зүг. Энэ бас амар гоё шүү дээ. Guys, манgoтой fresh juice аваа. Энд ирсэн чи арис амар дэжгүй болоод байгаа шүү. Чигтэй газар болохоор ингээд сайхан хоол идээд шоппи хийсэн.
Юу болох гэдэг? Энд нэг мөнгөн загасан. Ёо. Яаж яваад байгаа юм? Нараа танаа. Ёо ши. Оо яатраа. Яаж тэрэн дээр яваад вэ? За одоо уйлаа руугаа явж гин. Гэл очоонцсон. Тэгээ ер нь бол маргааш руу хэлчихнэ. Ямар юу гэсэн бэ? Уйл агаар л явсан юм. Яа би өглөө л цайгаа бичгээ мартаа байна. Гэтэ зүгээр одоо вилла руугаа явж байна. Wonderland руу явж байна. За одоо бай хийж хэлсэн ирсэн. Папа. За guys, we Wonderland гэдэг тэр нь яг юу вэ гэхээр өөрөө дотроо юм олон төрлийн үзэж тоглох зүйлүүдтэй заяо. Хүүтэнд амьдардаг амьтнууд, аквариум загаас олон тоглоомтой парк байгаа. Усан парк ус байгаа. Тэгээ би бол guys энэ улаан могон дээр тоглосон бохгүй юу? Надад бол амар таалагдсан. Тэгээ би бүр guys 9 метрийн өндөртэй улбар шар гулсураар гулсан гэж таанах боддоо. Зүр өндрөөс үсэрч байгаа юм шиг бүр амар заа. За guys, би сая энэ чи баахан тоглож байгаа. Одоо шавар зарах гол quick shower хийгээд. Энэ бүр guys жинхэнэ гал байна. Ингээд бүр халуу дүүгээд хаа. Ямар халуу юм. Утаан хараа. It's гэртэ эрлээ. Манай буудлын карт нь ажиллахгүй тэгээд тэрийг янзлуулах гад ядарч ирчээд бүр ингээд хүлээгээд амар ядарлаа. Тэгэл намун тал маргааш нь. Тэгэхээр өнөөдөр болохоор хэдүүлээ. Зүйл гэртээ амарна. Гэртээ тий пул руугаа орно гэдэг уунаа сайхан ингээд тоглоно. Би болохоор хүний зураг дарахаар болсон. Би баг хахта боддог гэсэн юм хгүй ингээл яа зураг даруулах яадаг байна тий тэр зургаараа яад юм бэ тий гэж боддогсэн. Тэгсэн чинь нэг л мэдсэн чи ер нь бол нөгөө нэг алё зураг дараад өгөөч гэдэг анаа нөлчт юм лээ өөрөө. Тийм болохоор би хүнийг ойл. За. Би бүр амар борлоод баг харагдах гээд юу хүрээ. Oh wow. За бид нар болохоор хөл бөмбөг тоглолдог газар ирсэн байна. Ингээд тоглолцсон чинь нэг мэдсэн чи харанхуй болсон байсан. За дараагийн өдөр зүлгээ усалж ийн өдөр. За цайгаа уучаад шатл баасаа идэ мой. бид нар бол тагтан дээр ингээс хаваа навангуу бичдэг байгаа. Яг ингээс ихсэрч авахгүй бол дотор нь бас хачиг байдаг юм билээ. За ингээс ихсрээд хэл дуусаагүй байх тийм яг юу вэ? Энэ гэхдээ аалт бараг л байдгүй. Бүгд хачиг байдаг. Ихэнх нь би л аалт бараг ингэ жирийн явж байгаа аалт хараагүй. Амар хурдан ингэж өсөрч явдаг. Хачиг л харсан. Тэгээс манай буудал дотор бас жоон байсан. Хөш битгэн байлгаад. За манайхан би далаа орох чинь дахиад өмнө яг орсон ч гэсэн яг ингээд би тоглоом дээр сууж үзег болохоор дахиж нэг удаа ороод яг тоглоом дээр нь суугаад яг далайгийн сайхан бүхнийг мэдрээ гэж бодлоо. Одоо руу явцгаа. Миний хайр самир гоё болсон байгаа. Гадаа гарахаараа малгайгаад дуу ингээд зүг ингээд. A few moments later. За ирчихлээ. Тэгэл очиод шууд тоглоом дээр нь тоглосон. Зүрмэглэж сэрээд зүдээ би таньсангүй зөндөө удаан ширтсэн ч өөрийгөө таньсангүй зүгээр гээд өнгөрөвч зүрх минь өөрчлөгдөхгүй зөндөө удаан хүлээсэн чи огт ирэхгүй штэ Нэрэ гайс талаасаа чинь бүр жижиг том бүгд бүр ялгаагүй амьд юм л шүү. Яас байж чинь дотроос нэг цагаан цуугааддаг хгүй. Тэгэхээр нь барьж байгаа шахаа эцэг дотроос нь шүхөөс цэцэрдیں۔ Дээдрэс бие хамгаалаханд бол элсрүү ингэж шийддэг юм лээ. Нэг гэртээ ирсэн байдгийг. Би гайс годоо зүгээр TikTok зураг мураг аваад байжсэн чинь одоо тэнд нэг бутуугаа ахгүй. Энээс харанхуй байна. Миний утсан дээр амир нөгөө найч юу насаад амир цагаан харагтаад байна. Харанхуй руу орж ингэж what the hell
Юу юм дуурай. Би бас өөрөө яг харанхууд яг юу ийдсэн бэ гэхээр хөрхий заачаа. Харанхууд авсан нэг хідэн зэвүүн зурагтай болъё гэж бодоод тэгээ бүр бот руу ингээ харанхуу руу явсан бохгүй юу. Тэгсэн чинь ингээд ботныхаа цаанаас нь юм дуураадсан бохгүй юу. Тэгэл хөрхий ачаал бичлэг хийсэн юм байл. Энэ амар олон гөрвөлтэй. Гэтэ гөрвөлний үуч хийж чадахгүй л дээ. Амар жижигхэн. Миний алганы бүр энэ голт юм жижигхэн байна гэсэн үг. Жимс сосэж ингэж үтэй. Тэгээ дараа нь шууд энэ өдрийн хоолой шууд ингээд цуг идчихдэг байгаа. Ягаад гэвэл өдрийн хоолой жимс идэж болдоггүй. Тэгэл жирийн сайхан амьдарч байгаа л хэдэн өдрийн дараа. За замаахан гэрлүүгээ харих гал тэгээд 10 цагийн нислэгийн хэлээгээл байж бай манайхаа. За бичлэг дууссан мэдсэн баярлаа. Баяртай. Өнөөдөр таалагдсан бол лайк, subscribe